Төмөр замын их сургууль Төмөр замын Политехник коллежийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо. 2025-аас 2026 оны хичээлийн жилд Төмөр замын дээд сургууль их сургууль болон өргөжж байна. 2025 онд нийт эсвэгчийн дундаж оноо нэмэгдсэн. Эсвэгчдийн тоо өнгөрсөн оныхоос 18%-аар өссөн эерэг үзүүлэлттэй байна. 2030 он гэхэд 50 сая тонн ачаа, 2050 он гэхэд 90 сая тонн ачаа тэгэхээр төлөвлөгдөн буй энэ их бүтээн байгуулалт их ажлын гараан дээрх энэ цаг үед оюутан та Төмөр замтай хувь цаягаа холбож байгаа нь нэг олзоолгоостой юм аа. Энэ жилээс эхлэн Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмдгийн нэрмжит тэтгэлгийг олгож эхэллээ. Өндөр оноотой 9 суралцсан оюутанд сургалтын төлбөрийн 50% тэтгэлэг олгож цаашлаад амжилттай суралцсанаар төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх боломжийг нээж өглөө. Ер нь бол надад яг сургуулаа төгсөөд шууд ажлын байранд ингээд 100% ажлын байртай болох нь надад үнэхээр тааламжтай санагдчихж байгаа. Та бүгдийг ажлын байр үнэхээр сайхан хамт олон хүлээж байгаа шүү. Ер нь ажил гэдэг бол залуу насны баяр баясгалан одоо эд тав хүч зориг байдаг. Тэр хүүхдүүдтэй бол залуу байна, халуун байна, хүчтэй байна, зоригтой байна. Улам өндөр амжилт гаргаж, сурлагаараа өндөр амжилт гаргаж, ажлын вариантаар одоо хүчтэй ирээрэй гэж өрөөё. Манай улсад Төмөр замын томоохон бүтээн байгуулалт эрчимчгийн хэрээр ойрын 5 жилийн хугацаанд Төмөр замын салбарт 20 мянган ажлын байр шинээр бий болох тооцоо байна. Ойрын ирээдүйд бол одоо байгаа Төмөр замын сүлжээнээс нэг дахин илүү одоо Төмөр замын бүтээн байгуулалтууд эхлэх гэж байна. За энэ бол улсын эдийн засгийн хөгжилд маш чухал үүрэг бүхий ийм сүлжээ өргөдөх гэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ одоо Төмөр замын мэргэжил одоо сонгож суралцж байгаа оюутнууд өөрөө эх оронч одоо тийм сонголт хийж байна гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр цаашдаа одоо манай сургуульд суралцахыг хүсэж байгаа сурагч нар болон за мөн хоёр дахь дээд боловсрол эзэмшихийг хүсэж байгаа хүмүүстэй манай сургуулийн үе таалга үргэлж нээлттэй байгаа. Одоо Монгол улсад хоёр дахь нийслэл одоо хар орон хот байгуулагдана гэсэн. За энэтэй холбоотой Монголд бол одоо хамгийн анхны хурдны одоо Төмөр зам бол баригдахаар техник эдийн засгийн үндэслэл нь ингээд боловсруулагдж байна. За баруун босоо зүүн босоо тэнглэхийн Төмөр замууд бол баригдахаар бас төлөвлөгдөж байна. Тэгэхээр энэ хүрээнд бол мэдээж бид нар одоо Төмөр замын хүний нөөцийг бэлтгэх, за тэр дундаа чанартай бэлтгэх тал дээр бол одоо манай сургууль анхаарч ажиллаж байна.